За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд амралтын гэрийн даалгаврын хөтөлбөрөөр танилцуулъя. За эхний даалгаврыг та бүхэн харж байгаа бах. Энэ графикийг бид нар өмнө нь ярилцж байсан. Абсцисс тэнхлэг болон ординат тэнхлэг юуг зааж байна вэ? Тэрнээс гадна энэ ягаан графикийн ямар учраас энэ абсцисс тэнхлэгийн доор орсон энд одоо ямар чиг дээр ямар үйл ажиллагааг харуулах уу, цэнхэр графикийг юу харуулах уу гэдгийг та бүхэн тайлбар хийх ёстой. За дараа нь энэ зургийг хараарай. Та бүхэн энэ зургийн талаар өмнө нь ярилцчихсан. Тэгэхдээ яг юуг илэрхийлж байна вэ гэдгийн талаар ярина. За энэ зургийг бас анзаарч харах ёстой. Энэ зургаас та бүхэн юу харж байна вэ гэдгийг тайлбарлаж бичнэ. За өнөөдөр хүртэл бид бүхэн цагаан цаасан дээр хараар бичдэг байсан бол энэ удаад бид хар дээр цагаанаар бичлээ. Энэ үг ямар үг болохыг нэгдүгээр тогтооно. Хар дээр цагаанаар бичихэд чамд ямар бэрхшээл тохиолдвоо гэдгийг бас анзаарч бичээрэй. Дараагийн энэ 5 уршиг та бүхэн мэдж байгаа. За энэ 5 уршууны энэ орой, энэ орой, энэ орой, энэ орой, энэ орой мөн 5 дотор байгаа 5 өнцгтүүдийг юуг илэрхийлж байна гэдгийг та бүхэн өөрийнхөө ойлгосноор илэрхийлж бичээрэй. За одоогоос олон жилийн өмнө Оросын их зохиолч Лев Толстой хүн бүр өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцийн тухай боддог. Гэхдээ хэн ч өөрийн өөрчлөлтийн талаар боддоггүй гэсэн энэ сайхан үгийг хэлж байсан. Энэ үгийг та бүхэнд дахин сануулхад таатай байна. За одоо дараачийн даалгаврыг өгье. Энэ зургийг хараад энэ төлөв болгоны молекул бүтцийн өөрчлөлт, шилжилтийг шинжлэх ухааны үндслэлтэй тайлбарлана. За одоо та бүхэнд 11А ангийн сурагч Тэмүүжин та нарт сонирхолтой дуршилт үзүүлэхийн зэрэгцээгээр даалгавар өгч байгаа учраас энийг хамтдаа сонирхъё.
За Тэмүүжин бол түрүүчийн хичээл дээр өгсөн даалгаврыг маш хурдан хамгийн түрүүнд дээрүүлсэн хүүхдүүдийн нэг болсон. Тэмүүжингийн өгсөн даалгаврууд дээр одоо нэмж хэлэх санаа юу байна уу? Өшөө өгсөн даалгаврын зэрэгцээ цав холболтын схемийг яаж хийдэг вүлээ гэдэг тал дээр та бүхэн саналаа хариулж болно. За тэрнээс гадна 11-ийн Вэ ангийн сурагч Дэлхэрийн ирүүлсэн презентацийг та бүхэн харж байна. Чөлөө туналт гэсэн энэ сэдвээр зураг дизайныг сайн харах хэрэгтэй. Яаж илэрхийлсэн байна уу? Бичлэлтийг бас харах хэрэгтэй. Цаатлын бичлэлтийн хооныг бас харах хэрэгтэй. Яавал одоо хүнд ойлгомжтойгоор хамгийн энгийнээр тэгвэл энэ томьёол бол энэ үгийг бичихтэй маш их чадвар шаардаж бичдэг талаар та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр дээрх хоёр хүүхдийн ирүүлсэн гэрийн даалгавраас санаа аваад та бүхнийг өөрийнхөө гэрийн даалгавруудыг амжилттай гүйцэтгэх байх гэж бодож байна. За одоо дараагийнхаа даалгаварт оръё. За энэ даалгавар нь та бүхэнд одоо зургийг хараад стаканд ус хийгээд цаасаар таглаад доош харуулхад яагаад бас асгарахгүй байгаа вэ? За энэ даалгаврыг хараад та бүхэн өөрийнхөө ойлгосноор тайлбарыг бичнэ. За хамгийн сүүлд та бүхэн одоо энэ 66-аас 70 дугаар даалгаврын өгөгдлийг энд өгсөн байгаа. Энэ бодлогуудыг бодоод өмнө бид нэр бодож байсан бодлогуудтай ижил төстэй ч байгаа, өөр ч байгаа учраас хүүхэд болгон өөрснөө бие дааж энийг гүйцэтгэж багштай хариу хэлгэнэ үү. За та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.